Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тодорхой чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын үндэслэл. Монгол Улсын их хурал 2024 оны 1-р сарын 12-ны өдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, үнэлэх, хариу арга хэмжээг авах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн. Хэдийгээр тус хууль хэрэгжиж эхлээд 1 жил 4 сар орчмын хугацаа өнгөрч байгаа боловч засгийн газраас хуулийн хэрэгжлийг хангах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийг оновчтой хуваарлах, тус ач холбогдлыг нийтэд сурчлан таниулах, үнэн зөв мэдээлэлээр хангах нэгдсэн ойлголт өгөх ажлыг хангалтгүй байна хэмээн үзэж байна. Монгол Улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хорооноос тухайн үеийн нэршлэр 2025 оны 5 дугаар сард нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хийсэн боловч ямар нэгэн шийдвэр гаргаагүй, цааш хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлоогүй болно. Хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, эерэг болон сөрөг үр дагавруудыг тодорхойлж холбогдох яам агентлагт хуулийн хэрэгжүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.14-т эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж 2.3.4-2-т эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж байгаа Ихтэй сургуулийн сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлнэ гэж 2.3.1-т эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжсэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тус заасныг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа явц байдлыг тандаа судалж, нөхцөл байдал дүн шинжилгээ хийх нь зүйтэй байна. Иймд ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.